Хоёр шалгалтын үеэр яв гэрчлэлдээ бат зогсож төс шолон шудраг байдлаа боддоор амьдран харуулсан бөгөөд Бурханаас эмэж муугаас залдаг амьдралын зарчмынхан цар хүрээ өргөжсөн Яв энэ хоёр шалгалтыг тусны дараа амьдрал нь илүү баялаг туршлага агуулж энэхүү туршилган түүнийг улам боловсрсон хаширхан болгосон мөн илүү их хүчтэй илүү их итгэлтэй болгосон энэ нь түүнийг хатуу баримталдаг шулуун шудраг байдлынхаа үнэн зөв үнцэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм Йехова бурхан Явыг шалгасан хүнийг их бурхны анхаарал халамжийг гүн гүнзгий мэдэрч тулах боломжийг түнд олгосон ба Бурхны хайрын эрхэм нандин байдлыг түнд мэдрүүлсэн энэ үеэс эхлээд түүний Бурхнаас мэддэг байдал Бурхныг бодолцсон үзэх сэтгэл Бурхныг хайрлах хайрыг хоёуланган олж авсан Йехова Бурхны шалгалтууд нь Явыг түүнээс холдуулаагүйгээр үл барам Явын зүрх сэтгэлийг Бурханд илүү ортуулсан Явын амсан махан биеийн өвдөлт дэцэгтэй хүрэх үед Йехова Бурхны халамжийг мэдэрснээсээ болоод тэр өөрийн төрсөн өдрийг харахаас өөр яаж чадаагүй Ингэж бие авч явах нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй Харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурхныг харгалзан үзэх хайрлах Төлхийн илчлэл байсан Энэ нь Бурхныг бодолцсон үзэж Эрхэмлэн хайрлахаас нь гарсан Төрөлхийн илчлэл байсан Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө үзэн ядсан учраас Бурхныг шаналгахыг хүсэхгүй Шаналгаж төвчихгүй байсан учраас Түүний харгалзан үзэх сэтгэл Эрхэмлэх хайрын Өөрийгөө умартах цэгт хүрсэн Энэ үе Бурхны гэсэн удаан хугацааны Хүндлэл хүсэл тэмүүлэл бахардах сэтгэлээ Дэвшлүүлж харгалзан үзэх болон эрхэмлэн хайрлах төвшин аваачсан Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх Өөрийн итгэл дуулууртай байдал болон Бурхнаас эмэх байдлыг дэвшлүүлж харгалзан үзэх эрхэмлэн хайрлах төвшинд аваачсан Бурхан хор учруулах ямар нэг зүйл хийхийг Тэр өөртөө зөвшөөрөөгүй Бурхны гомдох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй Өөрөөсөө болоод Бурханд ямар нэг уйгашуу ганцрал аз жаргалгүй байдал учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй Бурхны нүдэнд Явын итгэл дуулууртай байдал Бурхнаас эмэх байдал Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж таашаал авчирсан Энэ үед Бурхны түүнээс хүлээж байсан төгс байдалд Яв хүрсэн